За юу яцгаан өдрийн дараа шоуны шинэ дугаар 3 дахь дугаар биш 4 юу лээ? 3 дахь дугаар. 3 дахь дугаар байгаа. Тийм. Дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн дугаараар болохоор Laika Studio-ийн 2009 онд гарсан stop motion animation Coraline киноны талаар ярилцахаар бэлдсэн байна. Тэгээ өнөөдрийн дугаар дээр төвшөө маань мэдээж ирсэн байна. Баатар маань ирсэн байна. За тэгээд өнөөдөр бол Дилэн ирсэн байна. За Дилний хувьд бол өдрийн дараа анх удаа оролцож байгаа тийм. Ямар нэг тийм контекст талаалаа. Яаж ч Coraline ярина гэсэн байна. Даатко маань жоохон завсарлага авсан байгаа. Гэхдээ удахгүй ирнэ. Тийм. Өнөөдөр бас завчлан бас болсон гоо те. Яа тийм байгаа. Тэгээд Henry Selick найруулагч урагтай Coraline. За Coraline бол мэдээж 2009 оны кино байгаа. Тэгээд бас одоо гараад бол 10 гаруй жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг Coraline-ыг анх хизээ үзэж яг мэдээж сая үзсэн юм шиг зүгээр анх хизээ үзэж тухайд ямар ойлголттой байсан. Тэгээд одоо мэдээж өнөөдөр шоунд зориулаад дахиад үзсэн бах тэгэнгүүт мэдрэмж нь ямар ялгаа гарч байна. Энэс эхлээд ингээд те. За өмнө нь бол зүгээр нөгөө постерын трейлерын л харж байсан болохоос үзэж байсангүй. Яг энэ контентэндөө зориулаад бол яг үзлээ. Миний нөгөө нэг яриад идэг нөгөө трейлер постероос илүү их үр өгөөчтэй, илүү хэлэх юмтай одоо кино болсон болов уу гэж би л хувьдаа дүгнсэн. Тэгээд бас нөгөө stop line-гээ сая Rusty хэллээ шүү дээ, тийм stop motion тийм. Тийм stop motion. Тэгэхээр энэ төрөл дотроо бас өөрөө бас нэг арай өөр юуг харуулах гэсэн оролдлого хийсэн юм болов уу гэж би бодлоо. Тэгээд энэний талаар бас жоохон мэдээлэл өгсөн дээр баха тий. Бусад одоо юунуудаас яг энэ төрлийн хүүхэлдэйнүүд юугаараа ялгаатай юм яадгийг гэдэг юм. Stop motion-ы талаар Баатар юу ярьсан баг тий. Ер нь судалгаа илүү сайн мэдэх бах. Яг түрүүний эхлэлсэн асуултаа тэрэн дээр төвшөөгийн асуулт нэмээд хариулъя. Баатар энэ дээр бас хүмүүс бас ингээд нэг жоох мэдэхгүй байгаа учраас. За ингээд өдрийн дарааг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Сая Растигийн асуултаа хариулахад бол сая шоундо зөрүүлээд анх удаа үзлээ. Өмнө нь бол одоо тухайн үед нь трейлерыг нь үзчихсэн, постэр наачсан. Тэгээ яг энэ Laika гэдэг энэ студийг үүсгэн байгуулсан одоо нөгөө нэг юм одоо хөрөнгө оруулагч юм уу тэр хүнийг бол ингээд хараад ажиллаа яваад байдیں۔ Одоо яг энэ Coraline дээр болохоор нэг ахлах аниматор хийсэн байгаа. Одоо Travis Knight сайн дэлгэрүүлж ярих юм бол одоо бид бүгдийн өмсдөг гутал Nike гэдэг гутал шүү дээ. Тэрнийг үүсгэн байгуулсан Phil Knight гэж хүний хоёр дахь хүн байгаа. Одоо бол айлын ганц болсон. Том хүүхэд ингээд зурдаар өнгөрцөн. Тэгээд айлын ганц аав нь хөрөнгө оруулаад энэ студийг бий болгосон. Тэгээд Travis болохоор ингээд яг тийм уламжлалт анимашнд амар дуртай. Тэгээд тийм stop motion-оор юм хийх дуртай гэж яг өөрийнхөө ингээд сурсан мэргэжлэр энэ студийг бол байгуулсан. Тэгээд stop motion гэдэг бол асар их тийм хүн хөдөлмөр. Энгийн live action киноноос илүү их цаг ордог. Нэг фреймийг авахын тулд нэг фрейм ч одоо 24 кадр байдаг чинь нэг сценийг авахын тулд хэдэн 7 хоног авдаг. Энгийн live action кинонд бол нэг сценийг бид нар бол нэг өдөрт л авдаг. Тэгэхэд бол stop motion бүр нэг нь хийдэг. За жишээ аваад яг одоо энэ Coraline хүүхдэд тэр дэлгэрүүлж ярих юм бол тэр нэг аниматор нь хэлжлээ. Зөвхөн тэр нэг тайзтай та бүхэн санаж байвал одоо энэ дугаар маань спойлертэй байна. Санаж байгаа юм бол тайзан дээр нэг хоёр хүн бүжгэлдэг нэгчнэр. За баг хагас нүүд бүжгэлдэг. Тэр хэсгийг бол баг хэдэн сар зураг авалтнаас ба яг тэрийг нь аниматор нь тайлбарлаж ингэ ярьсан байгаа. Бүр нүдэн шил зүүж жагаад миллиметр артлын тэр бэкграундыг хөдлөгдөг нэг хүрчлэн. Ганцхан тэр бэкграунд хөдлөхөд дагаад тэр хүний хөдөлгөөн ийш харж байгаа үс гэд нэг бүрчлэн хөдөлдөг учраас тэрийг боддоор ингэж одоо юу гэдэг хүүхэлтэй болгож хийгээд боддоор хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг нэг бүрчлээ одоо ингэ энэ бит байх юм бол нэг нэгээр сантиметр ингээд ахиулаа явж идэг. Тэгэхээр энэ бол одоо асар их хүнд хөдөлмөр ордог, маш их цаг хугацаа ордог. За жишээ нь би 45 секундын stop motion 10 жилийн өмнө холкор хийж байгаа байхгүй. Тэгэл сар хийж байгаа байхгүй 45 секундыг л. Гэмшлэн ийм хүнд хөдөлмөр ордог. Яг энэ стилээр хийдэг учраас энэ студид бол амар нэр хүндтэй. Хүмүүс маш хүндэлдэг. Тэгээд дандаа энэнгээрээ дагнаж бүтээлтэй өрөвдөг. Тийм хэлтэл байгаа. Болцсон уу тийм. Баатрагийн бас мэдээлэл төр хэлэхэд манай Монголын хүүхэлдэйн киноны урлаг яг энүүгээр эхэлдэг шүү тийм. Боролтой студ бол яг баримлын шавраар тэгээ зөндөө олон яг ийм stop motion-оор одоо бидний боролтын цагаар дээр үд үздэг гэсэн тэр хүүхэлдэйн кинонуудыг бас хийж ирсэн түүхтэй. Анх үзсэн гэдэг чинь шүү дээ. Өнгөд өмнөх контекст мэдээж нэг тийм ойлголт өгдөг шүү. Ялангуяа энэ чинь ингээд айгүй нөгөө сайн одоо яригддаг уран бүтээл болохоор айгүй их хүмүүс ойлголттой байдаг те. Тэр өмнөх ойлголт чинь юу байсан те үзсний дараа ингээд давуу тал ч юм уу те ямар гоё мэдрэмж нь юу өстэй бас Дилнээс тэрийг давхар асууя. Окей. Юу яасан л та. Өмнө нь бол яг тухайн үед гарч яхад трейлер үзэл орхисон гэсэн шүү дээ те. Яг одоо үзэх нь ямар ч
хүлээлт юу ч мэдэхгүй үзэж болохоор маш сонирхолтойсэн. Тэгээд яг оргил үеийг гарах гэж баг нилээх явд юм биш. Эхний хэдэн зин ингээл яваалдаг оргил үеийн хизээ болоо гэсэн. Тэгээд яг ингээд төгсгөлийн хэсэгт нь пат гэж гарчдаг. Тэгээд яг нь жоохон сунж ирсэн юм уу да гэж надад зүгээр хальт бодогцсон. Ингээл яваалаас энгийн юм явж байгаа л. Тэгээд сүүл рүүгээ хамгийн учир нь тайлгдсан гот нь эн чинь нэрээ гэд бодоод дараа нь зохиолч нээсэн чинь нөгөө нөхөр биш үү гэж бодоод манайс ч бас нөгөө юу хийсэн шүү дээ Grinch хөвчдөг зохиолч ах шиг байсан. Тийм тэгээ Henry Selick яг хамгийн хүмүүс мэддгээр нь гэх юм бол нөгөө Nightmare Before Christmas-ыг найруулсан. Тэрөө хүмүүс мэдэх бах та. Тийм. За хин яг дэлнэ хитэн ч асуулт дээр сууж. Яарсан би зүгээр сэтгэлдээ л ярьчих яг. Анх үзчихсэн бол юу ерөөсөө тийм хүүхд тахтаа л үзчихсэн. Тэгээд яг тухайн үед үзэж байхад бол нэг амар эвгүй санагддаг байсан. Тэгээд яг хүүхдээс молоос түр амар айцтай үздэг. Гэтэ үзэд айгүй сонирхолтой нэг тийм амар magical хийж идэв. Нэг тийм уур амьсгалтай байдаг гэсэн. Тэгээд сайхан баг нилээд үтсэн тэрнээс хойш тэгээд сая нэг 2 сарын өмнө нэг үтсэн маа. Тэгэхэд үзэж байхад бол зүгээр ингээд ажиллаж байхад ингээд өөрөө одоо ингээд амар адалт ингээд насан туршсан байгаа. Тэгээд тэр өнцгөөс харж байхад бол ингээд тийм хүүхдийн сэтгэл зүй тэгээд ер нь хүүхдийн ертөнцийг тэр яг хүүхдийн юугаар л ертөнцөөр л ингээд бид нар хараад байгаа байхгүй. Тэгээд тэр тэгж харж байхад ингээд одоо яг мөрчмтэй гэдэг тийм агуу тийм гинэн амар их тиймэрхүү байдал тэгээд яг тэр Ожроматер гэдэг нөгөө ертөнцид өрнж байгаа юм тэгээд яг тэр бодит байрал бодит ертөнцид өрнж байгаа юм шал хоорондоо амар ялгаатай тэр байдлыг нэлээд ажигласан тиймэрхүү сэтгэлтэй. За тэгээд юу руугаа асуулт руугаа асуулт цогц руугаа орохоос өмнө ер нь Laika Studio-ийн кинонууд их аль хид хэдийг нь үзчихсэн байлаа л юм. Одоо Kubo and the Two Strings байгаа, Coraline байгаа, Book of Life тийм одоо Paranorman байгаа. Тэгээд Paranorman арай биш хаа тийм. Ер нь Laika Studio-ийг кинонуудыг хэр үзчихсэн бэ? Кубог л үзсэн те. Кубог л үзсэн тийм. Өөр үзег. Кубо ч хамгийн сүүлд хийсэн. Сүүл дахиад нэг юм сармгчтай юм гараад ирсэн. Нөгөө нэг юутай тэр чинь нөгөө юу гэдэг вэ? Нэр нь орчихгүй юм сармгч гараад идэв. Нөгөө нэг уус болгонд нөгөө нэг соёл болгоны тийм домог байдаг шүү дээ нөгөө нэг янз бүрийн нэртэй Sasquatch, Masquatch гэх янз тэрний тухай байхгүй. Bigfoot төлөө тэр Missing Link байхгүй да. Тийм Missing Link. Юу юм бэ? За товчхон би нөгөө нэг жоохон замбраг ажиллаа. За Luke Coraline Laika Studio-ийн анхны бүрийн хэмжээний кино Coraline. Paranorman юм биш үү? Tim Burton байсан баг тий. Paranorman биш ч зүгээр. Тэгээд Box Ross, Kubo and the Two Strings тэгээ Missing Link 5 кинотой байна шүү. За жоохон замбраг ясна шүү. Тэгээ Ярцын 5 кино бол байгаа маань. За тэгээд юу яа асуулт руу гараа. Тэгэхгүй би цааш яриад юм бол замбраг боллоо. За хэнээс эхлэв. За дийлнээс эхлэе. Өнөөдөр анх удаа зочноос эхлэв. За тэгээд товчхон тайлбарлая тий. Бас магадгүй шинэ үзэж байгаа юм. Тий бас дийлэн шинэ хүн зарлан медиа Facebook тэгээ Positive Mongolia YouTuber бас орж байгаа учраас зарим нэг үзэгчд маань бас их шинэ үз. За тэгэнгүүт бид нар бол эхлээд ингээд товчхон тухайн киноны үрд нь ямар ач холбогдолтой эзэн үзсэн. За саяныхаа тий. Тэгж очиад ер нь бол дөрвөн хүн үед 2 тойрог асуулт асуудаг байгаа. За асуулт нь random тий. Энд чинь ингээд асуултны лист бэлтэн биднэрт байдаг. За тэрийг суглаад хариулна. Зарим нөхцөл жоохон таахгүй нөхцөл байдаг кинонд. Ихэнхдээ таардаг. Тэгээд ер нь бол суглаад шууд энэ кинотойгоо холбоотой хариулна гэсэн. Энэ дотор нийтдээ 26 шиг асуулт байгаа баха тий. 29 гэж. 29 тий. Одоо үзэгчдээс нэг асуулт нэмэгдээгүй. Нэг асуулт нэмэгдсэн байгаа ямар ч байсан гэсэн. Тэгээд яг суусан тоон гарч ирэх тэр асуултанд тоо. Тийм хөдөлж байгаа одоо юу нэг хэлж байгаа. За тэгээд суглаа. Яа тэдний анхны суглаа амар сүртэй drum roll явж маа. Тэг дөрөв гинэ. За тэг дөрөв дахь асуулт болохоор за энэ ч тухай асуулт байна гэж бодож байна. Энэ киноноос хамгийн сэтгэл зүлцсэн диалог эсвэл quote юу байсан бэ гэж. За код гэх юм санахгүй яг scene гэвэл юу юм байна. За scene болгож бас болно тийм. Юу нөгөө одоо аав нэг шүү дээ нөгөө ертөнцийн аав нөгөө ертөнцийн хэрэг аав гэдэг үгцэн гэсэн. Зэрэгэлдэх ертөнцийн аав нөгөө нэг ингээд нөгөө пиано тоглож идэг. Тэгээд тэр пиано тоглож байхдаа ингээд дуулдаг. Тэр дуун дээр гарч байгаа диалог амар яг тэр киноны үйл явдалтай амар дууцтай. Дуунах нөгөө нь. Тийм дуунах нөгөө нэг Coraline ингээд нөгөө тэр Water World руу орох болгоно илүү амар creepy болоод байдаг. Илүү аимшигт ихлэ амар гомдлог байж байгаа л ингээд орох болгоно яг тэрний яг дундаа орж явах үед наав ингээд дуулж байхдаа тэрэндээ амар контекст өгдөг Coraline. Одоо ингээд ер нь амар тийм happy дуулдаг тэрийг ингээд ерөөсөө тийм муу. Тэгээ боддороо тийм биш. Боддороо тийм биш амар тийм ерөөсөө мэддэхгүй амар гойд болоод байгаа чи Coraline ийм цаа чи ийм шүү бас ээжийн талаар дуулаад байгаа хгүй юм бодолтой гэдэг хэлсэн мэтлээ ерөөсөө ойлголтгүй. Тиймэрхүү боддог. Тэр хэсэг амар гоё хэсэг. Coraline ингээд наач аюултай шүү хоолоогоор гэсэн ID өгдөг тэр хэсэг амар гоё хэсэг. За гоё анзаарсан байна. За тэгвэл Баатра асуулт. 05.
05 04 05. За. За энэтэй жоохон төстэй. Гэхдээ яг явахтай. За энэ киноноос сэтгэлд тогтож үлдсэн хамгийн гоё зураглал юу байсан бэ гэж. Зураглал дүрслэлтэй. За одоохон ихнээс гяс юу юм бэ? Сая яг наач яг Adobe Premiere дээр ингээ юугаа оруулсан шүү дээ. Яг тийм. Надад тэр юу цаалагдсан зүгээр зурлал гэхээс илүү тэр нэг орс акцент ярьж байгаа нэг зэрэг чи аах шүү дээ. Тэрний яриануд амар гоо таалагдаад аюу сэн үлдэгдсэн. Тэгэл орсоор хэлээд байгаа ш бүр сайн уу мэн үү тэр тэгээд хамгийн гоё мантай үзэгдлүүд ямар гоё юм бэ гэж харагдсан. Нэгт дахиад нэг хэлчих. Тэгээд дараа нөгөө нэг зэрэгэлдээ ертөнцийн аав наваад дээш хөөрдөн шүү дээ тий. Тэгэд өөрийг нь ингэ цэцгэлгэрсэн тэр зүгээр надад аюу гоё таалагдсан. Вау гэж харагдсан. Тийм өөрийг нь ингэ цэцгэр хийсэн байсан хэсэг. Тэр бол таалагдчихсан. Тэр өстө гоё зураг. Яа, өстө жинхэнэ нөгөө Бадрыг хэлдгээр яг тэрийг хийх гэж ёо амар бас. Тэр behind scene үзэж байгаа тэр цэцгийг хөдлөхийн тулд бүтэн механизм зохион бүтээсэн байл шүү. Хоёрхан ингэ өвсний найргаж байгааг хөдлөхийн тулд бүр амар. Тэгэл нөгөө нэг доктортой багчтай шүү дээ. Одоо сахилж байгаа бүгд ингэн гэдэг ч юм уу. Тэр бүрийг тооцоолно гэдэг амар баг тий. Энэ бол нөгөө энгийн киноны найруулагчийн одоо ажиллаас энэ бол бүр ингээд хит дахин хүнд ажиллаад байна. Тэгэхээр Расти түр хэлжсэн ингээд байгууллагад энэ 10 гаруй жил болсон мөртлөө 5хан кино хийсэн байх гэдэг чинь угаасаа ойлгомжтой. Нэг бүтээлэг 4-5 жил хийдэг учраас ийм хөө цаг орж байгаа юм. Тэгээд нөгөө бас одоо бидний зүгээс үзэгчдийн талаас бас гоё юм. Одоо чи Missing Link ч юм уу те ингээд театрт матар хатан бид нар үзэж дэмжих хэрэгтэй байхгүй. Бидний Монголд үзэж байгаа юм шиг мөртлөө тэр чинь хүртэл энэ ингээд бас дэмжлэг болоод явж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол бас энэ студиуд урт удаан наслаасаа гэж хэлж байна. За яванда бас хэдүүлээ Ирландын гоё студийн талаар бас ярина. Яванда. За J-Lo гэнэ. 07 буруу орсон чи J-Lo болчихлоо. За 07. За энэ кинонд өөртөө чи ямар нэг талаараа адил төстэй дүр байсан. Адил талны бас маань өний зэгч багийн энэ хэлбэр юм болоо. Би яг тэгж манай зэгч нэг ийм штэ. Пластик хагас яг тийм. Тийм болоо гэж бодож байна. Гэтэ мэн юм шиг би тийм гоё сонголт Монголд байхгүй. Тийм тип тэгшгүй хөлбөлөө. За 24. За 24. Гэтэ гурлаа сая 4 5 7 гэсэн чи бүр 24 өсрөө явлаа. За киноны талаар ямар нэг ойлгохгүй зүйл байсан уу? Тэр нь юу байсан бэ? Хэрвээ байгаа бол. За ойлгогдоогүй юм гэх юм бол гол нь одоо тэр нөгөө зэрэгэлдэх ертөнцийн одоо тэр зэрэгэлдэх ертөнцөөр эн чинь бол хүүхдэд зориулсан. Одоо анимашн шүү дээ тийм. Тэгэхээр хүүхдэд тэрийг юу ойлгуулах гэсэн юм болоо гэж бодогдож байна. Яг тэр зэрэгэлдэх ертөнцөөр. За энэ дээр ямар нэгэн тоёрт коммент байгаа. Би бол зүгээр бодохдоо ясаад аав ээж нь анхаарахгүй зүгээр шууд бодит орчин дээр ингэж авчиж буудлах юм бол аав ээж нь юу ч анхаарахгүй байгаа шүү дээ хүүхдүүдийг завгүй тэнгууд нь хүүхд нь анхаарахгүй минут өөр юмд анхаарал хандуул явчих. Тэрнийх орчууд нэг драг юу хийдэн те өөр бисэж зүгээр өөр юу ч хийдэн. Тиймэр хүмүүнд ингээд донтоод тэрэндээ бүр автаад алга болж байгаа үйлдэлийг одоо зүгээр жиж харахаар гэх тиймэр үзэгдэлт үүссэн. Үзээд надад аах нь удаа. Өөр юм руу эцгийн анхааралгүй болж байгаа өөр юм руу живчиж байгаа гэсэн. Зэрэгэлдэх ертөнцийн өөр ингээд дийлний хэл дээр ингээд орох тусам ингээд аимшигтай болоод ингээд байгаа. Зэрэгэлдэх ертөнцийг би өөр юм оруулж байгаа хгүй одоо нэг өвчин хардам юу гэдэг тийм бохир юмрууд руу тэгж живж гэнэ гэдэг юм. Метафор. Тийм тэгж над буужс үзэж яхад бол. За дийлний хоёр. Чи дийлний энэ дээр хариултаа коммент. За. Зүгээр надад нэг тийм яг зүгээр яг өөрийнхөө амьдралаас зүгээр ингээд болж исэн юм зүгээр хальт ярихад бол нэг би амар тийм PC хэрэг орд өгөхтэйсэн. PC-нд амар дуртай. Тэгэж орж явахтай амар сонь хүмүүстэй таардаг. Тэгэл зарим ах нар чинь ингээл хаяа ундаа авч өгөн тэгэл тэнгиж явж байгаа нэг ахтай амар дотн болцсон юм аа. Тэгэл цаа чи ингээл авч явал хаяа хоол молонд оруулаад тэгэл тэгж явж байгаа л нэг чи тэр айлт хүн байна уу үзэдэг гэл тэгж явах. Чи би мэдэхгүй шүү дээ. Тэгэл тавьж үзээл юм зохиолох нь байхгүй тэгэл тэгж жагаад би өөрөө ер нь тэгтээ уулзаад болцсон жоо аюу санагдаад. Зүгээр яг тийм энэ ID-г зүгээр буулгаад яг энтэй харьцуулах юм бол яг Other World-ыг тийм санагдаад байгаа байхгүй. Зүгээр ингээд баг багаар ингээд орохт эхлээд ингээд амар гоё байгаа те. Тэр ах надад ингээд хоол авч өгч юм хөл тэр бүр амар гоё. Тэгэл цаашлах тусам амар сүн юм хийлгэл. Зүгээр тэр ID-г ингээд тэгэнгүүт нөгөө ертөнцийн одоо
яг бодит байг бид амьдрдаг ертөнийг харангууд нэг л ээж аав амар юутай ажил хийдэг тэгэл юу систем анхаарал халамж авахгүй тэгээ яаж зах тэр яг жинхэнэ ертөнцийн амар нэг тийм гунигийн юутай шүү дээ. Тэгээ өнгө айгүй одоо уйдахтай өнгөтэй шүү дээ. Тийм. Тэнгүүд яг нөгөө ертөнд амар гоё өнгөтэй тэгээ бүх юм ингээл анх өөрийг анхаарад байгаа юм шиг тийм ингээл ертөнц өөрийн тойрж ирээд байгаа юм шиг тиймэрхүү байдал яг тэр айдаг айгүй гоё харуулсан. Яг хүүхдийн өнцгөөс болохоор тийм хүүхдийн өнцгөөс яг гоё санал нэгдэж байна. Тийм санал нэг. Тэг яг нөгөө нэг dark hole нэг шиг тэр ихгүй. Би яг тэгдэг ус. Хүүхдээ байж байгаа ганцаараа байсан гадаадд яаж байгаа тэгэл ус дөнгөж ойлгохдаг болоод тэг яасан гэсэн чинь PC яг адилхан цаг тоглож байгаа. Тэгээ тэрийгээ дайлгаа тэрнээ бүр ингээм амар тантаа. Сүүлдээ ингээд хүн амтны ингээд зоос мос улгаалж basically улгаал хийж байгаа хүүхдтэй. Тэгээд тоглож молдог. Яг тэгээ мэдээж тэрийгээ тэгэл дороо алдаага ухаарал тэгэл загнуулж мөнгөлээ тий. Энэ тэрийгээ яг ойлгочлаа. Гэтэ тэгээ яг ингээд нэг хүүхд ингээд дайлахаар яг ингээд яг дайлахад бол дайлжтай анхаарал айгүй чухал байдаг гэх юм ааш тийм байгалах ялчгүй. За хоёрдугаар хэлж шүү дээ. За хоёрдугаар 2-2 асуулт асууад. Тэгээ хоёр гурлаа үед бол 3-3. Окей, make sense. 13. Ямар асуулт. За энэ сонирхолтой асуулт. Энэ кинотой ижил төстэй бүтээлүүд юу байдаг вэ гэж. Тэгтээ яг энэ нь болохоор заавал кино бас биш те. Ном, зохиол, одоо үйл явдал талаас нь байж бол чинь хийч төсөл байж болно. Ер нь бол ямар нэг байдлаар чиний хувьд зүгээр төстэй гэж боддог бүтээлүүд байдаг. Мэдрэмж ч байж болно шүү дээ. Тэгвэл яаж ч stop motion-д орж ирээд. Тэгтээ хамгийн ихэнд орж ирсэн нь юу байдал та? Frankenweenie байна. Frankenweenie. Tim Burton-ы бас адилхан stop motion. Тэгээд хар цагаан зургалттай. Тэгээд яг тэндээс нэг хүүхдийн талаар гардаг. Тэгээд нэг амар тийм science, шинжлэх ухаан сонирхдаг хүүхд. Тэгээд нөгөө нохоогоо ингээл амьлуулах байгаа. Тэр мөр тэгээд бас нэг үний эцэгхийн хараа ангилдаг байхгүй. Тэгэл ганцаар ингээл өөрөө амар сонирхолтой юм хийж байгаа тийм бодлоо. Тэгвэл Frankenweenie лээ. Тэрний нөгөө нохоо чинь Nightmare Before Christmas дээр гардаг тэр нохоо. Тийм ер нь Tim Burton-ы юмнууд ер нь нэг тийм жоо reference юм шиг нэг ертөнц юм шиг тиймэрхүү байдлаар яваад байдаг тийм гардаг. За. Батрагийн асуултыг харъя. 11. 11 дэх асуулт болохоор хэдүүл ингээ ойрхон яваад байна. Яг бид ойрхон хэмжээ шууд 20. За энэ киногоор найруулагч ямар санаа мессежийг өрөөсөн гэж бодож байна. Зөвхөн найруулагчийн талаас харуул гэж байна. За ер нь бол түрүүн яг ярьсан өөрөө баг гэсэн тий. За тэрийг дахиад яг адилхан бодчихгүй дөө. Түрүүн ярьсан их тэгэл ойлгоо шүү дээ. Тэгээ ялч яг тэрийг ярьчлаа ч тэглээ. За яг утга санааг энэ ч төвшөө асуусан шүү дээ. Ер нь бол тэгээ тэр нь нэлээ авчлаа. За 02 ялч хэл бид нар арай 10 дотор. За хүнд энэ киног санал болгохдоо заавал дурдах ёстой нэг зүйл гэвэл гинэ. За. Астаа олон юм байна. Яг онцолж нэг юм гэдэг. Мэдрэмж юм да. Яг авах мэдрэмж нэг айгаа олон талаас ингээд чи яг нэг юм хүүхд шиг magical-тэй бүх юм ингээл шин байх. Одоо нөө сая эдэл нэлтэйг бүх юм өөрийг нь эргэн тойронд өөрт нь анхааралтай бол бүх юм нь өөрийнх нь төлөө байгаад байгаа юм шиг эргэн тойрон байгаа юм шиг тэр мэдрэмж. Тэгвэл тэр нь өөрөө яагаад болохгүй байгаа гэдэг мэдрэмжийг өгч байна. Дээрээс нь зүгээр цэвэр дүрслэл үйл явдлынхаа өрнөл талаасаа бас нэг тийм байна. Аим шиг киноч биш л дээ. Тэгтээ эвгүй шүү дээ дүрслэлүүд нь те бас ер нь spooky. Тийм, ер нь бас эвгүй шүү. Тэгээ жоохон хөлтөл айхаар шүү дээ. Жоохон хөлтөл бүр айхаа. Тэгээ тийм болохоор тэр мэдрэмж бас гоё. Ер нь ad span гэдэг чинь заавал негатив ч юм сөрөг гэсэн бас биш шүү дээ. Тэр мэдрэмжээр чинь юм төлөөлөөрж जैन, юм мэдрүүлж чинь бас тодорхой хэмжээний юм бодуулна те. Тэгээ тэр нь гоё. Авах мэдрэмж нь хамгийн гоё гэж хэлэх юм ба та. Тэрнээс мэдээж зураглал тасрах тийм ярих юм байхгүй те. Гайхалтай зураглалтай. Хүүхчмэн амар гоё тэрийг бас дурдах хэрэгтэй байх. Тийм болохоор яг ганцхан дурдны юу л мэдрэмж нь байна да. Итгээд тийм сонин содон мэдрэмж. Тийм. Яг зөв. 22. Андаа 20 зөрүүлээд байгаа байхгүй. 22. За, хоёр тасалт киног үзэж байхад хамгийн хүчтэй төрсэн хайрын хүчтэй төрсэн сэтгэл хөдлөл сэтгэл биш үү? Хөдлөл. Энэ камер гоё, sorry. Би ордоор ингэж үгээстэй. Явж ирсэн хүч амар өгөөс гэж тийм. За, боловч. За, үзэхэд хамгийн юу төрсөн нь бол тэр ингээд хамгийн анх тэр нөгөө зэрэгэлдэх ертөнц рүү ороход тэр ээж нь нөгөө нүдэн тавчулсан байгаад байгаа тий. Тэр үзэж байгаа хүүхдүүдэд аягүй хүчтэй сэтгэл төрүүлэх баг. Надад хүртэл яг тийм санагдчихсэн. Тэгээд бүгд тийм тавчин нүдтэй. Тэгээд нэрээ бас ингээд хүний нүд юм тавчулчих юм бол яасан ч эвгүй юм дээ гэдэг тийм бодож ирсэн.
сүүл рүүгээ харин ингээд нөгөө ээж тэр чи эхлээд гоё ээж байсан те хэдий товчтой нүдтэй ч гэсэн сүүл рүүгээ тэр нөгөө шулмслаг төрх рүүгээ орж ирсэн чинь нэг жоох ингээд ястаа бүр жоох хөхөд үзвэл энэ нь илүү их айлах юм байна да. Тэгээ надад хүртэл айгүй тийм эвгүйсдэг гэдэл төрж байгаа юм. Нөгөө ингийн other mother-ын зүгээр ингээд зураг заяа. Тэнгүүтээ хажууд нь сая ингээд нэг амар creepy болдсон шүү дээ. Тэрийг тавингуудаа яг төвшөөгийн quote зэ шулмслаг. Яг тэр л яг тийм л юм байна. Тэгээ ялч тэр нөгөө нэг бас хамгийн хүчтэй ингээд реакц бас гаргахаар гэсүүд нэг тэгээ эргээ харсан ч аюу. Тэгээд бас шүү нэг тийм жижигхэн деталууд их байдаг. Тэгээд бас нэг яг үнцэн сториуд нэг ач холбогдолтой байсан нэг хөршмөршүүд нэгдсэн амар цэнхэр мэхэр. Тийм. Тэр мөрөнд ч нөгөө нэг өөрөө цагаа зүгээр жижигхэн сторийн гарна тийм Чернобылтэй холбоотой яг тийм ажиллаж исэн. Ямар нэгэн болцсон. Тэгээд цацрын түтэнд өрчсөн юм уу юу болсон бэ? Цэнхэр болсон. Тэр зүгээр ингээд яг сторийнхаа хажуугаар ингээд нэг сайд юмнууд нэг бас. Тэгээд тэр нөгөө хоёр жүжигчин эмэгтэй бас байгаа. Тэгээд тэр нөгөө нэг охин нас орцсон биш хүүхэд нь алга болцсон нөгөө эмээ нөгөө бандын эмээ байдаг шүү дээ. Тэр чи ихэр тийм жоохон багт ихэр байж байгаа. Тийм ихэр нь нас орцсон алга болцсон те. Тэгээд тэр яг ингээ харах юм бол яг нөгөө давхар сторинууд нь бас аюулгүй байсан. Харин тийм диалны хэлснээр санацлаа. Шууд нөгөө юу руу орчих шилжиж. Шууд үргэлжлүүлж ярьж. Ярина. Чиний хэлсэн дээрс гинт юм санаанд орохгүй. Чернобыль гэсэн шүү дээ, тий. Цэнхэр болоод хордоод гэсэн чинь тэр нь би зүгээр хаанаас болд юм шилээ. Ингээ медаль байгаа л шүү дээ. Тэр чинь аврах ажиллагаанд оролцсон хүмүүс өгдөг медаль ингээ тэр чинь. Тэгээ байгаад байгаа гэсэн. Медаль зүгдэд яваад байсан. Тэгс хооч чинь зүгээр нэмэлтээр хэлээд. Тэгээд нэг амар эвгүй гэсэн чинь гол дүртэй хамт нэг гол дүрийн одоо Caroline чинь ингээ айхгүй болоод ш. Тоохгүй айхгүй ингээл ерөөс айхгүй болсон аахгүй нэг айд төрөхгүй. Төгсгөлд нь байж байгаа гинт амар яасан. Тэр нь юу гэсэн нэг төмөр гар биш ганц тасцсан. Тэрнээс нь бүр амар яагаад нөгөө ээжээс нь айхгүй биш. Төгсөлд нь бүр гинт айгаад кино үзэж чад. Тэр амар сэтгэл төрсэн бүр ганцхан гар. Яна энэ гараас нь түлхрээ алдчихгүй гэж бодод. Амар санаа зовсон. Юун дээр одоо шууд яриа руу орчих шүү дээ. Тэнгүүт дараагийнх нь яриад байгаа. Юун дээр кино одоо мэдээж Coraline өнцгөр бүх юмыг харж байна. Адлын явдал нь хэр гоё юм бэ? Одоо яг кино гэдэг талаас бид нөө гаднаас хараад шүү дээ. Дотоос нь яг character-ын зүгээс хараад нь ч бас амар адлын явдалтай шүү дээ. Юм туулж ин үзэж. Тэнгүүд яг тэр нь хэр сонирхолтой байсан. Тэгээд нөгөө гол дүртэйг хэр одоо юу гэдэг мэдрэмж нийлсэн байж юм адлын явдалтай нийлсэн байна. Тийм хөл утгатай асуух гэдэг юм л та. Гол дүрийн адлын явдалтай. Дүлбэ эхэлчихв. За. Наад яг зүгээр ингээл хүүхд байхад ингээл нэг тийм амар нөгөө нэг тийм magic фильмүүдэд амар дуртай байсан. Нэг тийм ичэдтэй нэг тийм амар тиймэрхүү үздэг. Тэгэл ингээд нөгөө хувцсны шүгэлэг орчих юм бол ингээл өөр ертөнц рүү орчихсон тийм нарны марны гэсэн. Тэнгүүд яг тэр ID-г Caroline дээр агай гоё болгоц юм шиг санагдтыг. Нэг тэр хонглоор дамжаал нэг өөр ертөнц рүү орж байгаа. Тэгэл тэр дамжиж байгаа нь өөрөө бас амар сонирхолтой шүү дээ. Тэр адал явдал нь яг тийм гоё санагдтыг. Nice. Яг бас энэ дээр тулгуурлаа хэлэхэд яг хүүхд болгонд нэг тийм мөрөөдөл те тийм нэг юм ертөнц одоо амьдарч байгаа ертөнцөөс төсөөллийнхэн тийм ертөнц байдаг гэдэг юмыг бас тэ хүн болгонд байдаг шүү гэдэг юмыг бас үзүүлэх гэж тэ тэгвэл тэр нь өөрөө гойч байж болно тэ бас нэг амар байж болно гэхдээ тэр ертөнцийг бас давхар тэр хүүхэд бүтээхээс илүү аав ээж нар бид нар бас бүтээдэг шүү гэдэг тэр айдыг бас хилээд байгаа юм болов уу гэж би бас бодоод байгаа байхгүй яг гэвэл тэр хүүхдийн ертөнцид бүр ингээд аав ээж байхгүй тийм байхгүй бүгд холбогдоод байгаа үстэй тийм тэр одоо хүүхдийн тэр төсөөлж байгаа ертөнцөө тийм тэгээд дээрэс нь эн чинь өөрөө нэг аав ээжүүд өөрсдөө үзэх юм бол адилхан л бас хүүхэд байхдаа ийм байсан юм чинь одоо миний хүүхэд бас яг ийм ертөнцийг тархин дотроо бүтээж байгаа үе дээр нь бас өөрсдийн гар бигээ оролцоод тэр ертөнцийг бас гоё болгоорой гэдэг бас нэг айдыг бас хэлээд байгаа юм болов. Тэгээ нөгөө байхгүй байхаар оролцохгүй байхаар болж байна. Хүүхэд нь улам одоо өөр тийшээ одоо цугтаагийн жааш юм зүгээр анхаарал нь олдоод байгаа. Тийм олдоод. Зүгээр юм санаалаа байгаа юм л та. Зүгээр одоо ингээл яг хүүхэд байгаад ингээд яг тэр төсөөлөн бодох мэдрэмж яг өндөр байгаа тийм хүчтэй яг тэнгуут яг нөгөө ээжийн өнцгөөс харуулгууд амар тийм ажил амьдралтай тоглогдсон. Тэгээ уусаад хүүхэд байх үеч марцсан тэндээс холдсон. Тэгээ яг тэр нөгөө нэг яг өөрийнхөө хүүхдийг яг юу бодож байгааг анхаарахаа болцсон. Тэнгуут яг эцгийнхээ оролцоог үл яг тэр ертөнцийг хөгжүүлэх хэрэгтэй. Бидний оролцоо тэнд байх хэрэгтэй. Тэр нөгөө нэг other world-ийн одоо нэг мэдрэмж өнгөтэй тэр амьдралыг уулна тэр гурав өөрсдөө хамт бүтээж авах хэрэгтэй тийм. Зөвхөн хүүхдтэй ч зориулаад биш эцгийнх нь өөрсдөө ч гэсэн тийм. Яг харах юм бол яг бид нар аав ээж ойрхон өнцгөөс харахгүй байгаа ч гэсэн тэр өөр өнцгөөс харах юм бол юм бас нэлээд юм юу болцсон байгаа даа байхгүй тийм. Нэг тийм өнгө мө. Ер нь бол зөвхөн Caroline өнцгөөс бас биш тэ харах юм бол. За Патрик
яг эхлээд үзэж байхад бол энэ гол дүрийн хүүхэд маань яагаад юмнаас айдаггүй юм бэ гэж аяг бодсон. Юус тоохгүй гэж бодчихсон. Ямар зөрөгтэй нөхөрөө гэж бодсон аахгүй. Тэгээ явж ирсэнээс үлдээ тэр чинь нэг над тийм аав ээжийнхээ нөө бод ертөнцийн аав ээжийнхээ хоол нүдийг голоод байдаг шүү дээ. Яг тэр ботсон юмуд нь зэрэгтэй ертөнцийн биелээд байнгут нь яг тэр зүү дээр нь дамжиж биелээд байна шүү тий. Тэгэхээр төрний төсөөлөл нь яг хүсчээсэн юмудыг л тэр зэрэгтэй ертөнцид өгөөд нь гэж харсан. Нэгт хоёрт нь болохоор төрөний төвшөө хүүхдээ ярьсан тий. Тэрнтэй адилхан бүх хүүхдэд за бүгдэнд нь тийм ихч биш шүү. Их бах хэмжээгээр заавал нэг юм байд юм блэ гэж сэтгэл төрсөн. Одоо өөрийгөө бодсон ч гэсэн нэх олон сар биш тийм хэсэг хугацаа ч юм уу гэж мартагддаг орхих ч юм уу магадгүй дүүн гараад ч юм уу том хүүхэд нь юу гэдэг те тиймэр хүн бол хүүхэд болгонд байдаг байхаа л гэж би бодсон зүгээр дотроо л тэгээ энийг айгүй гоё харуулчихжээ их багаар тэгээ том болчих бид нар бол мартчихдаг гэж байна те тэгээ яг ухаад бодох юм бол их багаар бүх хүүхдэд байгаа хэл гэж байна те том болоод бид нар мартадгаа гэдэг хүртэл аав ээжийн төлөөлөлөө үзүүлчихсэн яг тийм хэлэх юм айгүй ихтэй тэгээ хүүхдтэй болохоос өмнө хүртэл одоо чинь би хүүхдүүд нэгээр хүүхэд байхад байсан амар олон мэдрэмж, сониуч занж юм уу те айгүй олон юм мартагдсан байхгүй те нэг бид нар чинь өдөр тутамд ингээл явж байгаа жижигхэн юмар гинт нэг тийм дурсамжуудаа санд шүү дээ. Тэгээ санангууд би чи нэрээ тэттэй байхдаа нэр ийм амар сонирхолтой байсан юм биш те ийм ингэдэг байсан шүү дээ нэрээгээ гид санаал нэг тийм амар заримдаа жоохон харамсалтай те ингээл нэг жоохон юм алдсан юм шиг. Заримдаа болохоор тэр ч яалч л хөөхтэй юм байж тээ бас нэг өөрөө жоохон нэг бас нэг насан турш юм болж тээ гэж бас нэг бодох юм гар тээ янз бүрийн бас тэгэж боддог тээ. За тэгвэл за би энэ дэр нэг бас нэг сони юм асуучих уу тий. Би ингэж асуумаар санагдаад байна л да. Caroline-ыг та нар хэдэн настай гэж харсан бэ? Одоо тий. За нэг тоо хэлэх байх. Тэр насан дээр Баатара ямар ертөнцийг тархиндаа бүтээдэг байсан бэ? Дийл нас ямар нэг ертөнцийг яг тэр хэлсэн насанда бүтээдэг байсан бэ? Расти энэ бас их сонирхолтой. За Caroline маань яг альбиос юунээр гарч ирэх нэг үе. За ер нь бол нэг 10 жил харагдаад байна. Би болохоор би яач ба. За ер нь тэр насанд ирэхээр би яг тэр үедээ Монгол ингээд нэг 10-11-тэй балер явж байсан байхгүй. Тэгээ яг тэгэхээр ингээд тэр үед яг ингээд хүүхэд ч 10 болж байгаа хүүхэд яг ингээд нэг тийм сонирхол гэдэг юмтай дөнгөж болж эхэлж байгаа. Сонирхол гэдэг юмтай нөгөө өлөн бөмбөг тоглол. Тэгээ тухайн үеийн нэг ч өөрөөсөн те одоо ботол амсан тэгээд тийм байж байгаа яг ингээд уус үнд бүх юм ингээд оронгороо ирчихчихэд одоо бодоход амар хэцүү байх хэрэгтэй байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ 10-11 төгтөө манай ээж өөрөө оюутан. Тэгж надад ингэж бүтэн анхаарал хандуулах чадвар боломж угаасаа байхгүй. Тэгээ би эхний нэг хэдэн сар нь хичээл сургуульд яваагүй нэг хэл юу ч мэдэхгүй гэж юу. Тэгээ дараа нь сургуульд явсан байхгүй бас нэлээд байж байгаа. Тэгээ тэгэхэд одоо бодоход насан туршсан үнийг өнцгөөс бодоход амар хэцүү байх хэрэгтэй байсан юм шиг. Тэгээ яг боддоор хэцүү байгаагүй байхгүй. Яг үннийг хэлээд хэцүү байгаагүй. Яг мэдээж тэр PC юм-сгээ тийм юм асуудал гарсан. Гэтэ яг ихэнд юу ч хэцүү байгаагүй. Яг гэсэн чинь хөлбөмбөг тоглолтог хүүхдүүдтэй ол би тэг ямар хэлээр жирж ойлголцсон бүү мэ за одоо сам. Ямар ч байсан нэг мэддэг хүүхдүүдтэй хэлсэн. Тэгээд хөлбөмбөг тоглоод тэгээд тэгжсэн нэг компьютерийн тоглоом газруудыг олон мэдсэн. Тэгээд тоглолтог стэйсэн чинь ээж ямарсан наваад гэдэг байхгүй нөө. Хичээл нь амраад яг одоо тэднийхэр намар юм да манайхаар бол үйл болсон 11 мянган сар те бас гайгууд болгоо те тэр үед намраад нэг гэртээ нэг тийм тухтай байна да те тэгээ нэг хүүхдтэйгээ нэг эрснээс шаш нэг тухтай байж үзчих тэгсэн нөгөөдг нь балгаар яриа яваад байна гэнэ ээжийнх нь найз нь гэрт ирсэн чи балгаар ярьж барь тэгээ ээж бүр жинхнээсээ гайхсан гэсэн хөө юу илээ чи юу болоо юу яриад яалаа тэгээд би одоо бодоход бол нэг тийм хэцүү шилжилт надад байгаагүй тэгсэн мөртлөө би хүүхдэд их юм бол амар санаа зовж яаж энэ мааж энэ гайгүй юу майгүй хэл ус энэ тэрэгээ баахан ингэж тэгмэд би өөрөө тийм яагаагүй тэгээд яг юу хэлэх гээд нэхэр яг story дээр юу хэлэх гээд нэхэр дуртай юм сонирхол бас нэг байгаад харж болоод байгаа юм шиг. Яг тэр хүүхэд чинь бид нар нэг тийнейжерс хоошоо өсөр наснаас хоошоо те болоод ирэхээр юм санаа зовх нь их болчихдаг те юм болгоны яард ингээл юм бодол те хэл сурна гэнгүүт буруу хэлж болох уу соолболоо гэдэг ч юм уу те тэр бол 10 настай хүүхэд тэр сонирм биш байгаа байхгүй би хөлбөмбөг тогломоор болоод тоглоом тэр хэл уусна зөв байна уу гохоод тэгэл залгал ингээд сурчин тэр бас нэг тиймэрхүү юм бол байсан яг мэдээж зарим нэг хүүхдүүд ингээл нэг кино мөн одоо Caroline гэдэг юм ингээл харахаар нөгөө Caroline дээр тэгдэг inside out ч гэсэн тэгдэг ш нөгөө хүүхдээ ингээ нөгөө амьдарч ирсэн орчин найз нөхөд ямаас нь холдуулах хэцүү байдаг гэж тэгдэг. Надад л юм байгаагүй. Гэтэ яагаад юм битгэхгүй зүгээр би өөрөө ялч байт юм байгаагүй. Тэгээ тийм болохоор миний хувьд л тиймэрхүү байсан. Айгуу сонирхолтой. Тэгээд одоо эргээд харахад яаж зүрээс битгэхгүй ихтэй айгуу гайгүй өнгөрцөн. Ерөнхийдөө төсөөлийн ертөнц одоо дандаа хөлбөмбөгтэй холбоотой. Хөлбөмбөг тэгэл ерөнхийдөө ихтэй хөлбөмбөг байсан. Тэгэл нөгөө компьютер тоглоом гэдэг. Тэг яг асуудал бол гарсан. Тэгээ сүүлдээ нөгөө нэг мэдээж анхаарал байхгүй мэдээж нөгөө
найз нөхдөд байсан ч гэсэн тэр хүмүүс чинь шал өөр соёлын, өөр улсын, өөр хүмүүстэй нөө ойлголт одоо хэлээр ойлголцсон соёл мэдрэмжээр ойлголцохгүй тэгэнгүүт ингээд нөгөө нэг PC-ндээ ганц тоглолдог болдог ч юм уу эсвэл ганц орхон хөвгтэй хөлмөд тоглолдог буцаад нөгөө агшиж эхэлж байгаа байхгүй. Нөгөө амар ингээд хэлцээс хөвгч нөгөө нэг тэд нар нийлэхгүй болоо нөгөө буцаад агшаа ганц орхон юмд анхаарлаа л ингээд бас мэдээж тийм асуудал гарсан л да. Тийм. За амар удаан тайлбарлалаа тийм. За Тэр юу л асуулт тэр үеийн Баатар ямар байсан бэ гэж хэлээ. 9 сартай Баатар юу төсөөлдөг байсан бэ? Одоо Кралайн шиг ийм зааж 7-той тэр чинь 1-р ангис 9 за 10 гэдэг чинь 3-р анги байсан юм. Тэр үед за саналаа. Манай аав нэг дэлхийн атлаас аваад өгсөн. Тэгэл юус газар зүйл мэддэг гэсэн. Тэгэл яг энэ газрууд руу очихсон гэл. Юус тийм л юм боддог гэсэн. Тэр нөгөө нэг янз бүрийн хүмүүс айл одоо чинь манай зочиор тасангууд нь тэр улсын хэлэнгүүт нь нийслэлтэй хүн амт бүгд нь чиж ирэлдэг гэсэн. Тэгэл тийш очиж үзсэн. Тийм л юм боддог гэсэн. Газар зүйл ухсан хөлтөд байсан. Газар зүгээс салдаг. Зөв. За дийлэн. За би чи манай ээж намайг ер нь жоохон багт солонгос яваад өгсөн. Тэгээ барыг тэнцэнэ одоо хүртэл амьдарч байгаа. Тэгээд имэдэр өссөн болохоор имэд тэгэл имэ чин тэгэл ер нь ивимин гэхээс өөр тэгэл амьд чи юм байдаг шүү гэхгүй шүү дээ. Имэдэр тийм тэгэл ганцаараа байж. Тэгээ яг намайг яг 2006 онд юм байна да би 10 тайсан. Тэгэхэд нөгөө яг ч дэлхийн аварга болж байсан юм уу юм. Германд болж байсан. Тэгэл ер нь хөл бөмбөрлөл эхэлсэн ингээд яг танилцал ер нь хөл бөмбөрлөх амар их төсөөлдөг байсан. Тэгэл ялч ер нь растатал ер нь төстэй юм байна да. Тэгэл явж байгаа нөгөө пизник культур орж ирээл тэгэл цаашаа яасан. Гиснес тоо ер нь яаж танилцсан бэ? Яалаа. Пэйж мэжтэй кинотой л холбоотой юм. Тэгэхээр Rusty би Rusty руу биччихсэн баха зүгээр ингээд яг ямар ч нэг салбарт нэг сонирхолтой байдаг байсан. Тэгэл тэгж явж байгаа нэг хаалж хараад. Тэгээ манай нэг солонгос байхад ярьж. Тэгээд энд ирснийхэн дараа хамт нөгөө киноны үзүр мүзүр дээр хамт юм бичээ гэдэг те. Тэгээд яг яачсан. Ер нь бол ихэндээ. Тэгээ яагаад энийг нөгөө би онцолж асуусан бэ гэхээр энэ нөгөө Кралайны одоо энэ гараад байгаа нас нь өөрөө хүүхдийн насжилтын хамгийн чухал нас нь юм байна. Тийм. Тэгэхээр яагаад энэ parent хүн хэлж штэ. Тэгээд энэ нөгөө хин энэ киноны зохиолч нь яагаад тэгээ 4 настай хүүхэд сонгож болов? Яагаад 15 та хүүхэд сонгож болов? Яагаад яг энэ насыг сонгож байгаа гэж бас мэдээ судалгаатай байгаа л тийм. Тэгэд яг энэ насн дээр хамгийн их нөгөө юм төсөөлдөг юмд хамгийн их итгэм битгий юм чи шилжилттэй насны яг өмнө зөвхөн тэгээд бас айдсгүй юм ч юм. Тэгээд нөгөө айдсгүй байгаад байгаа чинь тэндээ байна. Зөв. Тэгэхээр энийг бас аюу анхаараасаа эцэг эхчүүд энэ насыг аюулсан анхаараарай л гэж хэлдэг. Тэгээ яг бол ингээд тархинд ийм аимшигтай юм болоод идэг шүү л гэдгийг. Тэгээ яг нэг тийм болчихвол тэгээ баригдахгүй. Тром бидвэл Frankenweenie гэж хооронд юу өдрийг ярьж болох юм байсан юм. Одоо юу Fans Labyrinth ч бас team idea-тай. Гэхдээ илүү dark тэгээд бас юу байгаа. Bridge to Therapy байгаа. Тий, Bridge to Therapy явсан. Эйгүү гоё тий. За тэгвэл хэдүүлээ бол таалагдсан талаас нь ярьлаа, эрэг зүйл ярьлаа, утга агуулга бас ер нь нэлээд гоё ярьлаа. Тэр нь бас надад гоё таалагдчих юм хэлж байгаа да. Тэгээд тэгвэл сул гэж бодсон зү түрүүн Баатар чинь жоохон урчуудаа гэсэн бас сэтгэл гарч ижсэн. Тэгвэл та хэдийн үед яг байхгүй ч болно л та. Гэхдээ зөвхөн сул зүйл байсан бол юу байсан бэ? Кино гэдэг утгаараа тий. Би хэлчихв тий. Надад гарч хэлсэн учраас. Тэр болохоор энэ байхгүй. Бидрийг одоо ингэ том болцсон үед үзэхэд яг тийм мэдрэмж төрж магадгүй. Яг хүүхэд байх үе хүүхдүүд үзэх юм бол ингээд ангаагаад айх үедээ айгаа тий хинтэ крайл нөө хинтэ цог ингээд тэр ертөнц рүү хамт очоод энэ сул юм тэдэнд бол ажиглахдаггүй. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бол энэ бол ямар ч тийм сул юм байхгүй бүтэл том болцсон манитыг үзэхэд бол нэг жоохон нуршсан байж болох юм. Нэг юм тавтагдаал тий тийш очих нь ойлгомжтой, тийм юм болох нь ойлгомжтой. Тийм байж болох юм. Тэгэлээ. Яг надад бол одоо яаж ч үзээ одоо үзсэн бол нэг тийм нуршсан юм бол ерөөсөй байхгүй байна. Яг л стори гоё явсан. Зүгээр ингээд гоё яваад гоё дуустдаг юм гэж үзсэн. Тэгж явсаар байгаа дууссан юм санагддаг. Тэгээд яг зүгээр жоохон сул гэхин цаашаа зүгээр жоохон тийм жоохон хөгжүүлчихсэн гэсэн юм бол байдаг мэдээж. Яг аав ээж хоёрын бас нэг тийм сториг бас жоохон цаашаа ямар ажил хийдیں, ямар учиртай, ягаад тийш нүгэд ирсэн бас тэр талаар нь жоохон детальтай гаргаж өгсөн бол бас сонирхолтой байсан боловч. Яг одоо яг бидний өнцгөөс үзэхэд бол тийм юм ажиллаж байгаа байхгүй. За Баатар тэрэн дээр илүү дэлгэрүүлэх эсвэл нэмэх. Гахаа ингээл оргил үеийн клаймакс нь хизээ болгож явсаар исэн чи бүр төгсөл рүү шахацсан байсан л да. Зүгээр тэр л зүгээр ганц нэг юм хэлэхэд бол тэр why you born лөө wine me лөө нэг эрэгтэй хүүхэд байгаа шүү дээ. Бүхтэр. Мань нэр ингээд жоохон хөгжүүлчихвэл ямар байсан бол гэж би зүгээр тэр хүүхэд сонирхолтой санагдсан. Тэр хүүхдийн бэкграунд нь мэдмээр санагдсан надаа. Тийм why born. Тэгээ тэр чинь нэг
дэлгэрүүлээд why you born хэлээд идэв шүү дээ. Шоколад гомдолчдаг. Тэр бандыг жоохон гисэн бол гэж байна. Яг бол энэ дүр маань яг эмэгтэй хүүхдийг хэтэрхийг ингэж тоолголоос жоохон нэг хажуугаас нэм суппорт өгөх гэж л бодож байна. Тэр эрэгтэй хүүхдээр тийм л бодлоо ирсэн. Зохиолын талаасаач тэр хийц талаасаач тэр хиний Кралайныг болохоор тэр нөө үйл явдлаараа илүү их товоолгож дүрээр тэрийг товоолгосон юм бол нэг байхгүйсэн юм тий. Тэр хүүх хөгжүүлсэн байсан бол илүү тэр юуны зан характер юуны илүү тод гарч ирэх байсан биш. Надаа айгу сул гэхээр яг сул гэхээр хэцүү юм л да. Гэтэ зүгээр яг ер нь бол санал нэг ялангуяа дэлэнтэй нөгөө нэг аав ээж яг гар тодорхой хэмжээнд гардаг юм. Аавх нь бол жоохон юм байна. Тийм гэхдээ хангалттай биш яалтч юу тийм. Жоохон тийм сүртэй их цаг авахгүйгээр тэ ахаад нэг гац за 2 хон жижигхэн синж байдаг ч юм уу тэ тэр хоёртой жоохон холбоотой. Тэгсэн болвол бүр ингээд нөгөө нэг Coraline яагаад илүү цугтааж байгаа яагаад өөр юм гэсэн ертөнцийн төсөөлөд байгаа тий төсөөлж байгаа яг энэ ертөнцид бол төсөөлж бас бүр очичаа тий тэр нь илүү бүр ингээд гоё. Тэгвэл яг 2%-нд нь яг жоохон жиг төгжөлтөл багсан юм. Тэгэхээр нөгөө ертөнцид бас бүр амар хөгжөлтэй шүү дээ яагаад ч вэ. За тэгвэл яг нөгөө суусан асуултан дээр гарч ирээгүй болохоор яг би асууж сонирхолтой гэж бодоод байна л да. Айгу олон сонирхолтой нөгөө туслах дөрүүдтэй болохоор эсрэг дүрдээ Coraline-аас бусдаас нь яг аль туслах дүр хамгийн сонирхолтой байсан бэ? Яг өөрт нь яг хин би бол сая баг хэлчих шиг болсон доо. Сая энэ эрэхтэй дугаар тийм тэрийг л сонирхолтой санагдсан байхгүй. Ягаад эмээ тийм хилээд дамжуулаад хин дамжуулдсан тэр хүүхдээр дамжуулаад эмээгийн бэкграунд нь юу юм гэдэг мэдмэр санагдсан байхгүй. Бас нэг юм нэг хэлчих нүг сая хэлж штэ аав ээж нь юу юм бэ гэдээ дэлгэрүүлээд ярьсан бол гэж штэ тийм. Тэрийг би бол найруулагчийн шийдлэр яг тийм стори орсон. Гэхдээ найруулагч кат хийсэн гэж таамаглаад байна. Ягаад тэгэхээр чинь ягаад тийм нөө нэг цэцэрлэг төрүүлэнтэй газар нүүж очсон бичиж байгаа ном нь нэр нь гарсан цаана сайн томруулж харангуул бичиж байгаа юм текст харагдаад заахгүй номынх нь тэгэд энэ чинь юм холбоотой юм би дотроо өөрөө ойлгоцсон байхгүй тэгээд гардыг тэр нь бол бас яг гарахгүй ш гардаг тий тэгэхээр би энийг дэлгэрүүлээд яхин кат хийсэн байх гэж таамаглаадсан ер нь бол окей ялангуяа скриптнээсээ кат хийсэн ч гэж магадгүй шүү дээ продакшн зорхоос за нэг зүгээр тэр сториг агуу тийм гоё баялаг болгож илүү бас спуки болгож байгаа нэг сүнснүүд байдэн шүү дээ. Нэг хүүхдүүдийн. Тэдний дөрөв бас амар сонирхолтой бас эвгүй бас жоо харамсалтай нэг тийм. Тийм бас эвгүй бас дарк болж эхэлж байгаа байхгүй тийм. Алдагцсан хүүхдүүд гэж туслах дүр. За ер нь бүгдийг хэлчлээ тий. Тэд нар айгүй тийм нүдэн тусаад байсан учраас тий. Тэ ямар муурыг хэлтээ шүү. Би муурыг. Би бол яг муурыг хэлж байгаа. Би муурыг бас бодчихсон. Муур гэхээр хүмүүс бас яах бол гэж боддог. Би бол яг муурыг бодчихсон. Юу гэж хэлэх юм бол таа. Би бол ярьсан муур гэж. Тэ надад муур л байсан. Яг мэдээж нөгөөд нь бүгд сонирхолтой да сая ярьлаа. Тэгээд муур бас зөвөн байгаа байхгүй. Яг ингээд нөгөө манай урал дээр зүгээр муур. Тэг ингээд зүгээр мяу гэж явж байгаа тий. Юу яах гэдэг юм мэдэхгүй. Тэгээ муурч угаасаа тийм ч нэг тийм айлын муур гэсэн чинь нэг тийм нохоо шиг биш шүү дээ. Ер нь айлж байгаа мó ер нь тэр муурны гэрт нь бидэрч байгаа юм уу тий. Тэгэнгүүт яг нөгөө ертөнцид очиж ярьж мэрдэг. Тэгээ мангар зөв Keith David гэ айгу зөв жүжигч юм байдаг. Манууны хоолоогоор ярьж мэрдэг тий. Тэгээ тэгэнгүүт бас айгу зөв стектер муурны учир бүтээлэг юу чинь яг яагаад тэр өөрөөр явж чадаад байгаа гэснээр бүх юм мэдээд тах шүү. Бүр ингээд муур давчгүй нүдтэй шүү. Тий. Тэгсэн мөртлөө бүх юм мэдж байгаа. Тэгээ ерөөсөө тэ амар зөв тэгснээр ингээд хинтээ яриад байгаа байхгүй Coraline тэ чи яг хүсэж байгаа зүйлээ тэ тэр нь яг хүсэж байгаа зүйлээ өөрөө итгэлтэй байна уу гэж мэгэл тэ. Жохон алдаад ирэнгүүтэнд бараг хэлсэн штэ ингээл тэ. Тэнгүүд бас нэг тийм тэн дээр бас нэг юу муурч нь ер нь нэг тиймэрхүү юмтай штэ. Нэг тийм нууцлаг ер нь гараал яваал ирээлээдэг нэг тийм яг тэр айдыг бас айгуу гоё ашигласан болов гэж бодож байна. Тэгээд бас нөгөө нэг Alice in Wonderland нэг чишэр нэг тиймэрхүү үүрэгтэй гэдэг штэ. Нөгөө нэг гол дүрээ жохон тийм ID юу гэдэг спортлог янз бүрийн юмтай холбоотой. Тиймэрхүү mystery айдыг бас муур бас амар гоё гаргаж ирсэн. За тэгвэл одоо хэдүүлээ яг төгсөл рүүгээ орж байна тий. Төгсөл рүүгээ оръё. Эцсийн бүлэгт яг ингээ базаад хэлэхэд нөгөө нэг Rotten Tomatoes дээр Баатрагийн ревю байгаа байхгүй. Тэгээ нэг хоёр л өгүүлбэр нь багтдээ шүү дээ. Тэр өгүүлбэр нь юу ах вэ? За жоохон бодоо. Оноогоо. Тэгээд оноогоо. Шууд залгуулаад. Тэгээд залгуулаад оноо. За манай зочноос эхэлжээ би жоохон бодоод. За зээнээс. Ямар ч сан энэ бол юм байсан энэ бол. Тийм хүүхэд тэгээд эцэг эх гэдэг хоёр одоо юм байгаа ч тустаас юу одоо гэр бүлийн гишүүд ямар нэгэн байдлаар бөөндөө үзэх хэвээр тиймэрхүү кино шул гэсэн айдэл өгөхгүй л л та. Яг гоё нэг тийм гоё уянган хэлээр олж чадахгүй. Тиймэрхүү айдыг л өгөхгүй. Гоё яруулаг хэлж чадахгүй байгаа тийм ч. Ярлаг гэнэ. За би бол нөгөө яг түрүүний л нөгөөнийг хэлэх гээдсэн тий. Тэр нас чухал шүү. Энэ киноны бас нэг том хэлэх гээд байгаа санаа нь ерөөсөө тэр. Тэгээд тэр хүүхэд болгон
хүн болгон тий том усууч гэсэн одоо ер нь төсөөллийн ертөнцтэй байдаг тий. Тэр төсөөллийн ертөнцийг дандаа гадны хүчин зүйлээс хамаарч төсөөллийн ертөнцүүд нь өөрчлөгддгөө. Гадны хүчин зүйлүүд амар их нөлөөлдөг шүү. Тэр их чухал шүү гэдэг юмыг л бас хэлмээр. За оноо сайн нөгөө оноогоо мартсан шүү. 10. За шууд уу. За. Just амар гайхсан. За. Шууд. Гэтэ онооны систем ч 10 биз дээ. Систем нь 10 тий. Тэгээ бүр perfect бүтээл гэж юу? За. Ер нь бол гэхдээ яг энэ төрөлтэй бол амар л та тий. Их гээд байгаа санаа тий. За би бол шууд 9-ыг яамаа. Яа, nice. За, Батар одоо ерөөсөө би төрүүлээ хэлгөө. За би хэлчихье. Одоо зүгээр яг базаад нэг лайнд хэлчихсэн шүү дээ тий. Одоо энэ дугаарыг үзэж байгаа хүүхдүүд байх юм бол хэлээ. Та нар ингээд хідэн настаж ирсэн бэ? Дандаа нэг манай гэр хэрвээ тийм байсан бол манай аав ээж хэрвээ тийм байсан бол аав маань ийм байсан бол бүгд л тэгж бодд юм шиг байна. Би одоо ийм байхгүй ч юм уу. Гэхдээ тэгж л боддог те. Гэхдээ эцээц та нар хэзээс нөө гэр бүлээ сонгож төрдгөө те. Цаанаас л байдаг. Тэгэхээр байгаль амьд сэтгэл хангалуун байгаарай л гэж. Амар кутнаас. Ротомотэс тэр Батракс шууд байгаль амьд сэтгэл хангалуун бай. Гэ оноо 9. Nice. Би бас 9 байхгүй юу? Гэхдээ яагаад 9 гэдэг тайлбарлаа. Би энэ киног perfect гэж бодож байна. Ер нь бол. Гэхдээ яагаад 9 вэ гэхээр ганцхан шалтгаантай. Би Cuba and the Two Strings илүү хайртай байхгүй юу? Cuba and the Two Strings-ийг энэс илүү гэж боддог. Энэ нь муудаа биш. Cuba бүр үнэхээр бүр тэ шүтмээр хайр өрмөр. Тийм болохоор би зөвхөн ингээд яг жоохон тэнэг санагч магадгүй харьцуулж үзээ. Зүгээр ID-н тэр сэтгэлийн хувьд 9 гэж байгаа. Түүнээс биш perfect байж болохоор үнэхээр хамгийн гоё хийсэн санагддаг. Тэгээд яг хоо бараг та хэдийн хийснийг базаад бараг хэлчихэж байгаа юм да. Зүгээр яг хоо миний товчхон эцэг яг юу гэх юм бол хизээж хаанч хинтээч ямар ч насан дээр үзэхэд харамсахгүй сайн бүтээл цагийн гарч болохгүй л гэж хэлнэ. Ерөөсөө яг товчхондоо би яг тэгж хэлнэ. Тэрний гоё детальтай хэлбэрүүдийг бол та хэд илүү гоё. Хизээж хуучрд бүтээл. Тийм yes. Ерөөсөө хизээж хуучрахаар. За энэ бүтээл байна. Тэгээд тооны машина гаргаж ирэх марцсан байна да. Тэгээд 9 10 20 30 самдан 37 гэдэг өрөвт хуваагаар хийд юм байна. За дундаж оноо заяа. За 927 гэдэг оноо гарч байгаа юм байна. Өдрийн дараа шоунаас бас л өндөр авч байна. Нилээн өндөрүүдийн нэгт орлоо шүү дээ. Өмнө нь бол сайхан нэг одоо ам гудаага 10 бүтэн гарсан. Father Canon-дор бол 10 гарсан байгаа. Одоо 2 хэсэг үлдсэн байна. За нэг нь бол мэдээж юу байгаа санал болох бүтээл. За санал болох бүтээл өнөөдөр бол би ингэж бодоод байна. Жохон чиглэлтэй байна. За чиглэл нь та хэдээс юу хүсэх үү гэхээр яг жохон одоо coming of age гэж ярьдаг. Тэ нэг тийм тинейжер болж байгаа, өсөж байгаа үеийн мэдрэмжийг төлөөлүүлсэн. Заавал хүүхдэд зориулсан да биш. Зөв тийм мэдрэмжийг төлөөсөн, гаргасан, үзүүлсэн ямар кино санал болох вэ гэж байсан юм байна. За би бол шууд саанд орж байгаа нь Euphoria байна. Тэр зүйл санагдсан. Тийм цуврал. HBO-гийн цуврал. Тэр санал. Нөө зэндээ тоглох юм тийм зэндээ. Миний хувьд ч одоо юм дээ. Яг coming age юу ялч цувар санаанд орж ирээд байна. Гэхдээ яг future гэвэл яг lower бас юм. Lily Collins өдөртэй. Тийм яг coming age жоох өнгөрцөн л ах л та насанд тийм яг жоох өнгөрцөн. Тэр ID-г ер нь бол story-д гаргаж өгдөг. Тэгээд цувралх юм бол юу sex education амар. Яг тохирох юм байна. За. Би яг sex education-ыг яг хэлэх гэжсэн юм. Нас нь яг тохирч байгаа. Тийм, яг нас нь тохирч байна. Тэгээд яг хоо нэмдэг нь Монголынхоо би чамд хайртайг үзчихээрэй гэж санагдчих тийм. Арай том хөвгөө. Арай томруулаад тийм. Би бол яг хоо Sing Street яг хоо жоохон нөө нэг өлөг болсон байж магадгүй айгүй хэрцэн. Гэхдээ Sing Street айгүй гоё байхгүй бүр ингээд яг нэг тийм teenager үеийн obsession одоо юмд нэг тийм донтол хэрэг сөрөг утгатай болох гэдэг юм л да. Гэхдээ эргээр нэг тийм юмд ингээд obsessed болоод донтоо тийм яг тэрийгээ ингээд сайн хийх гэж үзэх хүн таалагдах гэж үзэхтэй. Тэгээд нөгөө нэг Sing Street дээр чи ингээд стилээ солиод үзсэн. Нэг дуучин олж мэдсэн шууд тэрний стилд нь ороод нэг өөр дуучин олж мэдсэн шууд ингээд санаа нэг хүн таалагдах гал яваад байна шүү дээ. Тэгээд тэгэнгүүт ер нь бол бас өөрөөгөө тэр чинь давхар ингээд олох процесс явагдаад байгаа байхгүй тийм тэр дунд. Тэгээд тэр мэдрэмжийг аягаа өгсөн гэж яг Coriolanus бол арай том. Ер нь ихэнх нь арай жоохон том болсон. Тэгтэл бас нөгөө насанд хүрэх хүртэл процессыг бас гоё гаргасан. Бас яг team ID-г бүр амар гоё magical fantasy action болгосон үл юу. Scott Pilgrim versus World байгаа. Тийм. 20 гаруй ланд гарчсан. Зүг баха. Pilgrim нэлээд хуучна. 5 бараг 5 6 байгаа шүү. Тийм баха. Scott Pilgrim versus the World 6 юу ч сайн хараад үзгүй те. Тэр хацаа. Жохон өмнөх баг. Би тэгвэл нөгөө нэг хинтээ юм юм биз дээ.
яа яг юм ярьсан чи Майкл Сина лөө Майкл Постэр нөгөө гитар барьсан хүмүүс дээ. Тийм. Майкл Сера лөө тий. Сера Сена нэг Тийм Майкл Сера тий. За тэгээд юун дээр санал болох бүтээлүүд бол иймэрхүү байна. Одоо хэдүүлээ юугаа дуусгая тэгээд дуусгахдаа дараагийнхаа дугаарын кино сонголтоо хэлээ тий. За дараагийн дугаарын кино сонголтын хувьд бол бас сонирхолтой гэж найдаж байна. Тэгээд хугацаа нь бол юу яаж таарж байгаа 9 сарын 4-нд гарч таарж байгаа дараагийн дугаар маань. Тэгээд өмнөх өдөр нь бол Marvel Studios-ийн одоо шинэ уран бүтээл Shang-Chi and the Legend of the Ten Rings кино гасан байх ёстой. Дэлхийд дээр ямарсан гар манай театрт гарна гэж бодож байгаа. Тэгээд тэр кинотой холбогдуулаад wuxia жанр за тэгээд одоо martial arts те жанрын болвол одоо кино сонгосон байгаа. Hero Zhang Yimou найруулагчийн Hero киногоо сонгосон байгаа. Тэгээд таалагдана гэж найдаж байна. Бас Shang-Chi кино өөрөө Hero киноноос ялангуяа Zhang Yimou-гийн кинонуудаас бас үлгэрч мэдээж авсан байх. Тэгээд мэдээж том жүжигчин давтаж байгаа шүү дээ. Tony Leung жүжигчин болвол эсрэг дүртэн тоглож Shang-Chi киноны тэгээд одоо мэдээж Hero дээр байгаа маш чухал дүр тоглолт. Тийм болохоор сонирхолтой байна гэж найдаж байна. За тэгээд Hero киног сонгосон байгаа. Тэгвэл одоо энэ дугаарга төвшгөл болгоод Hero киног анх хизээ үзчихэв. Тэгээд ер нь товчхон сэтгэлүүд нь юу байдаг вэ? Тэгээд дуусна. Тэрийг юун дээр ярихгүй юм. Яг сонирхолтой болгоё гэж бодохгүй юу? Дараагийнхаа дугаарыг сонирхолтой болгоё гэж бодсон. Монгол хэлээр хүүхэд байхад үзчихсэн. Чи 2002 онд гарсан гэдэг чинь тэрнээс 1-2 жилийн дараа Монгол хэлээр гарсан байхгүй. Тэгэд нэг 10 жилийн хүүхэд байхад үзсэн. Зүгээр ямар гоё тулаантай кино л гэж үзчихсэн. Одоо дахиад үзсэн бол шал өөр харж байна. Тэгээд дараагийн дугаараар дараагийн тийзер хийх гэдэг. Дараагийн дугаарын тийзерийг тий. За тэгээд дараагийн үзүүрээр уулзцаа үзүүрийн дараа байлаа. Энэ дугаартай хамт байсан бүгдд нь баярлалаа. Лайк дараарай, subscribe дараарай. Аль суугаар орсон гэсэн лайк, subscribe тэгээ лайк дараад ороод дагаад энэ дээр хийх юмнуудаа хийгээд тэгээ шеэрлээд тэгээд асуулт хэлэх боломжтой үзүүрийн асуулт гэж хаштаг үзүүрийн асуулт гэж бичиж агаад комент хийчээрэй. Бид нар бол асуултуудаа авж байгаа. Ер нь бас хөөрхийдээ асуултууд бичсэн байгаа. Ер нь бол за тийм учраас асуултаа хэлгээрээ дараагийн дугаараар уулзцаа ийшээ дуусчихв. Тэгээ. За дараагийн дугаараар уулзцаа баяр та.